За юу вэ? Ямар сонин вэ? За ороо. За баярлалаа. За баярлалаа. Байна. Бүрээ дэрээ. Чингүн биш үү? Тэрний төсөө өдөр шүү дээ. Ариун заа ирсэн. Манч зогцолч зөө. Юм марччих юм чи. Тийм үү? Юм марч. Нэг утахгүй. Юу чамд асахмаас хог байгаа юм уу? Байж л энэ хараа. Зөндөө хог байна. Хогноос их. Өө за манч гяс нэг замаараа асахчаад явчаад гяс өрөөдрөөсэй. Нэг утахгүй. За. Хөвөөр мандалик. Ингээл би мөрөх болсон юм да. Топлоо хамгийн муу мөрөлтөө. Сайн хүмүүс 2016 оны өдрийн мэндийг хүргэе. Шинэ ном болж байна. Та нарт шинэ өдрийн мэндийг хүргэе. Бид нар зөндөө найзтай те. Тэр дундаа зөндөө мөрдөг хүмүүс байгаа. Жишээ нь зугатааж, бултаж, эсвэл андаг. Тийм хүмүүсийг бид нар юу гэж дууддаг болоо? Бид нар тийм хүмүүсийг мурайчд гэдэг. За тэгэхээр та нарт сонирхолтой байгаа бах л та. Хамгийн муу мөрдөг хүмүүс гэж ямар хүмүүс байд юм болоо? Топ 7 хамгийн муу морилтуудыг үзүүлье. Йоо! Нэгт хамгийн хоргоо морилт бол мэдээж унтцсан байж захта хүн найзаагаа одоо морчин штэ. Тэрийг би хамгийн хоргоо буюу хамгийн муу морилт гэж нэрлээд байгаа. Байна уу? Хаана хот юм бэ? Хурдталтаа. Би ирчээд штэ. Чи сайн. Унтаад байгаа юм уу? Байна уу? Хоёрт мэдээж хэрэг хамгийн муу морилтуудын яалчгүй нэг нь бол бид нар нэг газар таарахаараа тэр найзаагаа ерөөсө хараагүй юм шиг царайлах. Ой амбо юу вэ нөө? Юу вэ? Намаа багт багийн наваа яаж зодчихлоо. Өшөг авна. Мөрөөч хүмүүсийн ганц ядаргаатай юм гэх юм бол бидэрт худлаа ямар нэг үлгэр зохиож ярьдаг. Жишээ нь Байна уу? Чи тэг яагаад ярьчихгүй? эртдээ урдын цагт тэгэл манчээр нь ирч чадахгүй болсон юм да. Дөрөвт мэдээж хэрэг уцаа тасчдаг найзууд хамгийн моройчд байд юм да. Таны салсан дугаар холбогдох боломжгүй бай. Та дараа дахин залгана уу? Үнэн. Тавт гэрийнхэнтэйгээ хөдөө явдаг мөрлөлт. Шорхос чи таako зэвч. Тийм гэж. Мен 3 сар гэрийнхэнтэйгээ хөдөө явах оролцсон. Тийм үү. Бай. Манч орой. Сайн яваарай. За. Many months later. Байна. За яасан хөдөөнөөс ирсэн үү? Манч өшөө хит хоодох юм шиг байна. Өшөө утах юм шиг байна. За. Кич бацсан харин үгүй юм байна. Surprise! 6 амьдрал дээр морой зогсохгүй Facebook-ээр мөрдөг хүмүүс. Хамгийн сүүлийн буюу 7-т моройчдын хамгийн ядаргаатай зүйл нь бол бүхнийг хоош тавьдаг. Өглөө хийх ёстой байсан юмыг орой болгодог. Жишээ нь За юу вэ? Let's fit this. орой болё. Нэр одоо явцах хэв. Оо за тэгээ орой болё заяа. Орой залгараа за. За зайсан гарах уу? Завгүй.
орой Одоо ч орой өртөж чи харлаа. орой руу нөгөө зайсангийн орой руу гарах гэж бөөм болно шүү дээ. Дээрээс нь мачи ягав дээртэй хүлээг болгосон шүү дээ. Саксны заал. Юу одоо чи ихтэй зааланд ирээгүй шүү дээ. Үгүй нөгөө фитнесийн заал. Тэнд ч бас. Тэр үү? Юу байгаа юм? Хөө. Эцэст нь хэлэхэд та бид Тэр мораач гээд муугар тэр хүнийг бодох ирэхгүй. Тэг хэрэгч байхгүй. Яагаад гэх юм бол тэд үнэ хэрэгтэй. Морьсондоо гимшдэг. Магадгүй хитрхи гимшдэг болохоор л бид нараас үргэлж зүхтаж, үргэлж гүйж байдаг гэж магадгүй шүү дээ. Энийг яагаад бид нар бас бодож үзээгүй юм болов? Бид нар яагаад зөвхөн харснараа, сонссноор заавал юмыг шүүх ёстой гэж. Тийм ээ. Таныг хүлээлгэсэн. Танаас зүхтаасан бүх найз чинь танд муу санаагүй юм шүү. Бид нар Facebook эсвэл ямар нэгэн зүйлээр холбогдохоос илүү бид нар зүрх сэтгэлээс холбогддог гэж би боддог. Танаас сайн найз хідээш таныг сайн морж чадахгүй. Харин муу найз чинь сайн морь. Найз гэдэг үгэнд дөрвөн үсэг багтдаг. тийм ээ. Би бинийгээ хайрлцах хүмүүс. Таны залсан дугаар холбогдох боломжгүй байна. Та дараа дахин залгана уу? Намбар Удлаа яриад. үнэн шүү дээ. Аа? Би сайн морочтын талаар бас ярьж л байна л да. Чиний хувьд би үнэхээр мороч байснагаа би сая амар гимшиж ухаарлаа л да. Тэгээд намайг уучлаасаа гэж би хүсэж байна. Яд бүхөөрөө ичээр. Миний бичлэг сонирхож үзсэн бүх хүмүүст баярлалаа гэж хэлээ. Дээр нь миний өмнөх бичлэгийг үзэх бол last week ийшээ дарж үзнэ үү гэдэг дээр дарна уу. Дээр нь миний бичлэг таалагдчихвал өшөө илүү бичлэг үзмээр авах юм бол доор тэр улаан subscribe гэдэг дээр дараагаасаа гэж би танаас хүсэж байна. Дээрээс нь тэгээд Чадахгүй чацаг даган цагаах юм бол тэгээд гэртээ харьцаа арай унтцгаа. За.